төр хувийн хвшлийн түншлэлийн бол бий дэмждэг. Зарчмын хувьд бол төр бол ажлын байр бий болгох субъект бол биш. Хувийн хвшил ажлын байр бий болгож төсөвт татвараа төлөх замаар одоо нийгмийнхаа одоо энэ оролцоог бол хангаж бол ажиллах ёстой. За энэ дээр анхаарах асуудлууд бол байна. Манай төлөөлөгч нар анхаараарай. Тэр нь юу вэ гэхээр Aqua Garden гэдэг нэг аюултай том мангастай бид нар бол тулсан штэ. За энэ төр хувийн хвшлийн түншлэлээр бол энэ газрын бол өгөх юм байна. Тэгээ одоо нийслэлд бол газар өгөхгүйгээд ингээд сүүлийн жил хагас жил 2 жил бол хувийн хвшлүүд бол газар авч чадахгүй, газраа яг үйлдвэрээ томруулъя гэхээр энэ дээр бас томоохон асуудлууд аль хэдийн өгсөн газрыг өндөр үнээр худалдаж авч л үйлдвэрүүд үйлчилгээгээ тэлж байгаа болохоос шинээр бол газар өгөхгүй байгаа штэ. Гэтэл төр хувийн хвшлийн түншлэлээр ингээд газартай холбоотой юм орж ирээд тэгээд Aqua Garden чи яасан бэ гэхээр эхлээд ийм яг л ийм дотоод өвөлдөө ашигладаг ийм усан парк барина гэж байгаа л орон сууц босцсон шүү дээ. Одоо тэгээ яач чадахгүй ингээд нам гацчих шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нэр анхаарахгүй бол дахиад нэг хоёр дахь Aqua Garden-тай болох үедээ Австри, Швед, Финланд гэдэг ингээд Европын улсуудаар явсан. Яг өвөлдөө бол гадаа бол цэцэрлэгт хүрээлэн, цанын бааз гэдэг энэ газруудаар л бол иргэд бол одоо үйлчлүүлж одоо үйлчилгээ авч салхилдаг. Гэтэл заавалжгүй юм дотор зөвхөн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж тэгж байгаа. За би бол хувийн хвшлэр бол 2020 он хүртэл бол ажиллаж бол явсан. Хувийн хвшил ашиггүй юм руу бол хөрөнгө оруулалт хийхгүй. Тэгэхээр энэний цаана юу вэ гэхээр дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн гэж хагаад аутлет буюу юм худалдааны төв болчих үедээ гэдэг юм бас айдас бол байна. Энэ яагаад төр хувийн хвшлийн түншлэлээр орж ирж байгаа вэ гэхээр ерөөсөө л газартай холбоотой. Газраа одоо нийслэлээс бол авна гэсэн ийм зорилготойгоор ийм юм хийж байна гэж бол одоо харддаж байна, бас таамаглаж байна. Тэгээд асуух асуулт гэвэл за энэ газраараа нийслэл ингээд орлоо. За ингээд цэцэрлэгт хүрээлэн байгууллаад 100% цэцэрлэгт хүрээлэн байх юм уу? 70% нь худалдааны төв болчих юм уу? Нэгдүгээр асуулт. Хоёр дахь асуулт газраараа орлоо гэхэд нийслэл дээр энэ байгууллага тодорхой хэмжээний ашиг хүртэх юм уу? Эсвэл зүгээр та нар дотор нь 30% нь 20% нь одоо мод цэцэг тараарай одоо юу гэдгийг алхаж гიშгэх юм байгууламж бариарэ гэдэг энэ хэлбэрээр явах юм уу? За тэгээд энэ дээр бол бид нар бас нэлээд нухацтай хандахгүй бол төрийн оюун зүйл төлөөлөгч бас хэлж байна хэр туршлагатай компани орж ирж гин вэ гэх тээ. Тэгэхээр энэ дээр ийм туршлага бол олон улсад бас зөөхөн байдаг баха. Харин бид нэр нийслэл дээр хэрвээ хотын төв тэр дундаа энэ Сүхбаатар, Баянгол гэсэн гол хүн амын нэгтршил өндөр хэсэг дээрээ газар чөлөөлөлтөөр зүгээр цэцэрлэгт хүрээлэн байгуулъя. Заавал дотор байх шаардлагагүй шүү дээ. Агаар орчны энэ бохирдлыг бид нар жил ирэх тусам одоо ингээд олон төсөл хөтөлбөрөөр бууруулж байна. Энэ жил бол үнэхээр бас буурсан байна. Тэгэхээр энэ хэлбэрээрээ буурах юм бол заавал дотор гэлтгүү тийм чөлөөтэй орчингууд Улаанбаатар хотод зайлшгүй хэрэгтэй байгаа. Тэр дундаа манай Сүхбаатар дүүрэх тийм ногоон байгууламжууд бол хэрэгтэй байгаа. Тэр нь заавал дотор байх албагүй шүү. Одоо бид нэр сая 1 сард ингээд эрэгтэй уулзаад явж байхад бол Сүхбаатар дүүргийн 9-р хороо 10, 11-р хороо гээд нэгтршил хүн ам хамгийн өндөр энэ хороодуудад ийм чөлөөтэй гараад ингээд зугаалч гарч ногоон байгууламжууд бол байхгүй байна. Тэгэхээр энд мөнгө төгрөг зарж газрыг үнгүй өгжсэнээс нийслэл өөр дээрээ газраа аваад ногоон байгууламжийг эдгээр хороодуудад бас байгуулах дээр хэдүүлээ бас анхаараа гэж бас санал хэлмээр байна. Тэгээд миний асуултанд бас зохих хариуцсан хүмүүс нь хариулж өгнө. Засаг даргын 1-р урлагчд орлоо. За өнөөдөр танилцуулагдж байгаа энэ дөрвөн төсөл бол хуулийнхаа дагуу төрийн түншлэлийн хуулийн дагуу хувийн аж ахуйн нэгжүүдээс одоо хэрэгжүүлэх гэсэн санал дээр маягтын дагуу үнэлгээ хийгээд оруулж ирж байгаа. Дөрвөн үе шаттай хуулийн болон засгийн газрын тогтоолын дагуу дөрвөн үе шаттай процесс явна. Дөрвөн үе шаттай процесс яваад тэзүү боловсруулагдаад иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дөрвөн удаа орж зөвшөөрөл авч үе шатандаа бичиг баримтын хувьд нийцэл явж байгаад ингээд аж ахуйн нэгжүүд бол сонгон шалгаруул уралдаанд ингээд нөгөө уралдаанаараа шалгарж байгаа ийм процесс гэж байна. Тэгэхээр өнөөдрийн танилцуулган дээр орж байгаа бол энгийн санаачлагыг маягтын дагуу дүн шинжилгээ хийгээд орж гсаалтанд оруулж байгаа. Цаашдаа бид нар хуулийн дагуу
тэр тэзүүгийн батлуулах, зураг төслийн нэг ажлын хэсгийг гаргах гэдэг энэ бүх процессыг 4 үе шаттай явж эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар 4 удаа орж ирнэ. Тэгэхээр энэ дээр зөвшөөрлгүй компани, цүнхний компани шалгарч тэр 4 удаагийн процессыг давж гарч ирэх боломжгүй хуулийнхаа дагуу тендерээс илүү нарийн процесстой шалгаруулалт ажлын хэсэг гарч явж байгаа. За энэ бол ингээд санаачлагууд байгаа. Санаачлагууд ягаад тэзүү үгдээд нээлттэй уралдаан зарлагдана. Уралдаан 2 үе шаттай. Уралдаан явагдах учраас энэ дээр бол тийм цүнхний компани юм уу тийм компанид орж ирж байгаа асуудлууд гарахгүй гэж бас хариуцлагатай хэлье. За дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн болохоор налах дүүрэгд ингээд хэрэгжүүлэхээр хувийн хвшил өөрөө ингээд санаачлаа гаргаа авсан байж байгаа. Тэзүү боловсруулагдаад ажлын хэсэг дээр юм хаар бусад компаниуд орж ирж өрсөлдөх хуулийн хэмжээнд ийм боломжтой байж байгаа. За төрийн хвшлийн түншлэлийн хуулинд түншлэл бол 4 үе шаттай байгаа. Төслийн урдчилсан байдлын үнэлгээ хамгийн энгийн үнэлгээ гэсэн. Тэзүүнээс бүр өмнөх шатных. Тэгэхээр өнөөдөр энэ дүлгэн төлөөлөгчийн яригдж байгаа газрын асуудал юм уу, худалдааны төвийн асуудлууд өнөөдөр энэ огт байхгүй. Газрыг өгнч гэж хэлээгүй энэ төрийн хвшлээс. Энэ хууль заасныхаа дагуу эхлээд хувийн хвшил өөрснөө нийгмийн болон эдийн засгийн ач холбогдолтой төслийгээ санаачлагаар нь хуулийнхаа дагуу аваад уртсан үнэлгээ хийгээд ер нь цаашид хэрэгжих боломжтой байна гэж үзэхээр эдийн төлөөлөгчдийн хуралд хууль заасны дагуу орж ир танилцуулгаад чагсаалтанд ордог. За эхлээд уртсан үнэлгээний араа хэрвээ чагсаалтанд орох юм бол тэн дээр техник эдийн засгийн үндэслэл. Техник эдийн засгийн үндэслэл хийгдэж төслийн үнэлгээ хийгдсэний араас дахиж эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар орж танилцуулагддаг. Танилцуулагдсны араас энэ төсөл хэрэгжих боломжтой байна гэж дүгнэх юм бол уралдаанд сонгон шалгуулалт руу ордог. Ингээд ийм 4 үе шаттай явдаг. 4 удаа эрдэнэ төлөөлөгчтэй хурлаар орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн ийм өнөөдөр уртцсан үнэлгээ хийж байгаа. Уртсан үнэлгээгээр бол аж ахуй нэгжүүд өөрсдөө хэрэгжүүлэх боломжтой гэдэг саналаа өгж байгаа учраас Улаанбаатар хотын энэ иргэдийн тулгамдаад байгаа асуудлын гэр бүлийн стресс энэ асуудлуудыг олон улсад ийм жишг байдаг учраас хэрэгжүүлээд дэмжээл гэж. Хувийн хвшлүүд өөрсдөө мөнгөө гаргаад нийгэмд хэрэгтэй ийм төслүүдийг хийя гэж байгаа дээр бол бид нар дэмжиж явах хэрэгтэй. Улаанбаатар хотод өнөөдөр одоо нэг 20 төсөл төрийн хвшлийн түншлэлээр одоо ингээд үе шаттай явж бид нар энийг 20 биш бүр 200 болох хэрэгтэй байна. Төр төсвийн мөнгөөр биш хувийн хвшлүүдийн гаргаж байгаа энэ нийгэм эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг бид нар төрийн зүгээс менежментийн зүгээр дэмжиж явъя л гэдэг л ийм хуулийн зохицуулттай. Тэгээд өнөөдөр уртсан үнэлгээ одоо хийгдээд ингэж орж ирж байгаа. Тийм учраас бид нар бол цаашид одоо өнөөдөр бол 4 төсөл орж байгаа бол дараагийн хурлаар би бүр 40-ыг ороосоо гэж бодож байгаа. Хувийн хвшил өөрөө хэрэгжүүлэх үе боломжтой төслүүд. Тэгэхээр бид нар бол цаашид төсвийн мөнгөөр биш хувийн хвшлүүдийнхаа гарч байгаа санаачлагыг дэмжиж төрийн хвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх нь бол нэг эдийн засгт бол маш өндөр ач холбогдолтой. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд бид нэр гандан чөлөөлөх ногоон байгууламжууд их маш олон асуудлууд байж байгаа. Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа. Ийм учраас бид нар бас аль болох ингээд хувийн хвшлүүдээрээ иймэрхүү ногоон байгууламжуудын ажлуудыг хийя гэвэл тодорхой хэмжээнд нь бол дэмжих нь зүйтэй байх гэж бодож байна. За Улаанбаатар хотын хувьд бол ногоон байгууламжийн төслүүд бол хэрэгжээд бас явж байгаа. Одоо гандан чөлөөлөх, ногоон нуурын бүтээн байгуулалт гэдэг энэ одоо гадна тохиолтын ажлууд бас ингээд нийслэл болон дүүргүүд дээр ингээд шат шатандаас хэрэгжээд явж байгаа гэж хэлээ. За яг хөө би өчигдөр төрөөгүй л дээ. Тэгэхээр нөгөө хувийн хвшилд олон жил ажилласны нэг давуу тал бол хувийн хвшил бол орлого олох, ашиг хөөх зүйл рүүгээ үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь бол зөв. Энийг бол дэмжинэ. Төр хувийн хвшлийг дэмжинэ. Гэхдээ яаж орлогоо олох юм бэ? Зүгээр нэг зүлгэн дээр энэ 4 улирлын юм барьчаад хүмүүс орж ирнэ гэд хүлээгээ суух юм уу гэхээр би бол итгэлгүй байна. Би өөрөө олон төслийн санхүүгийн загварыг боловсруулсан хүн учраас тэр орлого орлох механизм байхгүйгээр хувийн хвшил хөрөнгө оруулалтанд хийн гэж бол байхгүй. Нэгдүгээр яаж орлого олох юм төсөл. Хоёрдугаар төр хувийн хвшил гэж хийж байгаа нь нийслэл юу өгөх гээд байгаа юм бэ? Хувийн хвшил өөрөө газартай байсан бол та бид хоёртой хоёргүй хийчихнэ. Тэгэхээр нийслэл юугаар орох вэ? За төслийн 1-р төсөл болох 4 улирлын Улаанбаатар хотын 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн төсөл байж байгаа. За энийг бол National Energy Complex HG-ийн захирлаар ажиллаж байгаа компани бол санал оруулсан. За санал оруулсан дээр бол бизнес инновацийн газар бол дэмжиж, бизнес плас нь бол дэмжиж зөвлөгөө өгöd ажиллаж байгаа. Бизнес инновацийн газрын чиг үүргийн хүрээнд. За Улаанбаатар хотын хувьд төрийн хвшлийн түншлэлийн хуулиндаа аливаа нэг этгээд төсөл санаачлаад өөрснөө хэрэгжүүлье гэж байгаа тохиолдол төр бол үнэлгээ хийгээд
үнэлгээ хийгээд жагсаалтанд оруулж байгаа асуудал байж байгаа. Энэ цаашдаа 2-3 үе шаттайгаар явагдана. Яг энэ зориултыг хийх чадамжтай компани хуулийн дагуу 4 үе шатыг дамжиж шалгардаг ийм процесс байгаа. Хэрвээ энэ компани өөрөө чадамжгүй цааш хийх боломжгүй бол 2-3 дахь үе шатнаас угаасаа хасагдана гэсэн. За тус одоо төслийн санаачлаг дээр тус 4 улирлын хүлэмж нь иж бүрэн цогцлбор байна. Ивент арга хэмжээ, спортын үйл ажиллагаа, кофе шоп, ресторанта байна гэж танилцуулган дээр бол орж ирсэн анхны материал. Тэгэхээр ер нь бол орлогоо тэр талаас олох байх гэж таамаглаж байна. Гэхдээ хуулийн дагуу уртцсан үнэлгээ хийж байгаа. Жишээлбэл бол цаашид тэзүүр орно. Тэр техник эдийн засгийн үндэслэл дээр ер нь бол нарийн мэдээлэл тодорхой болж дараагийн үе шатн дээр бол эрдэнэ төлөөлөгчд уурлаар бол орж ир танилцуулагдана. Ийм учраас техник эдийн засгийн үндэслэл хийгдэх үед бол таны асууж байгаа эдгээр асуултууд бол тодорхой болох баха. Уртсан үнэлгээнд дээр бол ерөөхдөө зүгээр таамаг жилд 180-аас 240 мянган иргэнийг хүлээн авч ямар ч орлогоо өрсөө нөхөд явах боломжтой гэдэг бол төслийн уртсан үнэлгээнд дээр бол тусгацсан байж байгаа. За нийслэл бол энэ дээр бол техник эдийн засгийн үндэслэл дээр хэрвээ тусагдаад эрх зүйн зохицуулалт юм уу зарим одоо шаардлагатай гэвэл бол газар байж болохоор байгаа. Гэхдээ энийг бол яг одоо энэ шатанд бол хэлэх боломжгүй. Энд чинь уртсан үнэлгээ. Техник эдийн засгийн үндэслэл болон түүний дараагийн үе шатууд дээр бол энийг бол зарлаад явуулах гэж байгаа. Тодруулж хажуугийн микрофон хариулъя. Бизнес инновацийн газар. За сайн бацхан уу. Нийслэлийн бизнес инновацийн газрын дараа төгөлдөр асуултанд хариулъя. За нийслэлийн бизнес инновацийн газрын хувьд бол энэ төсөлд бол зөвлөгөө өгөх талаас нь бол илүү оролцож байгаа. За бид нэр төсөл 1-р сард бид нэр гишүүнчлэлийн гэрээ байгуулснаас хойш за түрүүн төлөөлөгчийн яг хэлсэн Сингапур улсын өвлийн цэцэрлэг хүрээлэнгийн зураг төслийг хийсэн UK Workstar гэдэг Английн компанитай бас 2 удаагийн уулзалтыг бас хийсэн. За төслийн багийн хувьд бол илүү шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш эрдэмтдээр бүрдсэн баг юм байлээ. За төсөл санаачлагч Нямбаяр маань өөрөө эрчим хүчний мэрэгчлэлтэй энэгээрээ бас үйл ажиллагаа явуулж ирсэн ийм туршлагатай хүн юм байлээ. За төслийн хувьд илүү түрүүний асуултан дээр асуусан архитектур юм уу эсвэл технологийн шийдэл байх юм уу гэдэг дээр бол илүү технологийн шийдэл буюу энэ ногоон эрчим хүчийг бас нөгөө хэмнэлттэй явуулах ийм төсөл байгаа. Хариуцлага тустай. Судалгаа мэдээллийг хэн хариулах? Яг судалгаа мэдээлэл. Яг нарийн судалгаа тооцоо мэдээллүүдийг бас төлөөлөгчдөөс албан бичгээр би дахиж хургуулъя. Хизээ. Өнөөдрийн дотор хургуулъя. Тэгээ энэ компани чинь шалгарсан юм уу? Шалгараагүй юу? Жигсаал. За, Батэрбек. Тэгэхээр энэ төсөл сонгон жил оруулалтын хувьд бол дөнгөж эхэлж байгаа гэж ойлгож байна. Нэгээс нь хувийн хвшил талаас санал гаргаж байна. За, хувийн хвшлийн гаргасан саналыг хүрээнд тэр хувийн хвшлийн төлөвшлийн тухай хуулийн дагуу бид бүхэн урьдчилан шинжилгээ, бүрэн шинжилгээгээд үе шаттайгаар бүх юмнуудыг хийх гэсэн үг. Тэгэхээр нөгөө энэ төсөл нь өөрөө тухайн компани шууд авчиж байгаа гэсэн ойлголт биш. Тэгэхээр энэ чинь эрсдлийн дүгнэлгийг энэ санхүүгийн шинжилгээ хийн. За нөгөө компани холбогдох бүх судалгаануудыг хийж дуусаад тэзүү боловсруулж дууссаны дараагаар нээлттэй сонгож оруулах зарлана гэсэн үг. Эднийх бол зөвхөн төсөл санаачлагч буюу нэгсэндээ санаачлагчийн давуу эрхийн оноог л авна гэсэн үг. Түүнээс биш бусад яг шууд төсөл дээр шалгараад энэ компани шууд хийнэ гэсэн ойлголт бас биш ээ гэдгийг танд тодруулж хэлэх зүг байх. За нөгөө талаар болохоор төв хвшлийн түншлэлийн тухай хуулиар болохоор тодорхой хугацааны дараа болохоор энэ болохоор буцаагаад төрд шилжиж ирэх тийм зохицуулт бас байж байгаа. Тэгэхээр бид бүхэн бас хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг хийгээд тухайн компани маань өөрөө тодорхой хэмжээний ашиг болон өртгөө нөхөөд тодорхой хугацааны дараа болохоор төрөлөө буцаа шилжүүлж авах тийм нөхцлүүд бас байгаа. Тэгэхээр төв хвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу 17 дугаар зүйлийн дагуу